Сайн мэцхан залуусаа фэнтезсэн байна. Та бүхэн энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ уулзалтгүй маш удаан хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэхүү хугацаанд шинэ технологиуд, шинэ нэмзэг байдлууд, вируснууд гэх мэтчлэн ер нь бол энэ кибер аюулгүй байдал болон IT салбарт маш олон төрлийн өөрчлөлтүүд, шинэ мэдээллүүд гарсан байна. Тэгээд эдгээр мэдээллүүдээ оруулах гэж бол сэтгэл догтлон хүлээж байлаа. Тэгээд нэг сарын хугацаанд баг зэргийн завгүй ажил давхар хийдэг болохоор тэр ажлаа зохицуулах, хажуугаар нь бичлэгээ хийх гээд хоёр зүйл маань давхцаад байсан учраас энийгээ илүү тийм контролинг хийж удирдах одоо төрөнд хийх зүйлүүдэд амжуулчаад тэгээд одоо яг 50 та бүхэндээ бичлэгээ хүргэх гээд байж байна. За тэгээд би яг 1 сарын өмнө би стори хийж байсан. Энэ ямар стори вэ гэхээр одооноос яг миний бичлэгний чанар маань илүү дээшээ түвшинд хүрнэ. Энэ маань яг ямар утгаараа вэ гэхээр одоо би өмнө бол дандаа beginner түвшнээ буюу за энийг хэрхэн хийдэг вэ? За энийг яаж installing буюу суулгах вэ? За Python програмчлалын хэлний анхаарчны хичээл гэх мэтлээ одоо маш энгийн зүйлүүдийг ярьдаг байсан бол одооноос эхлээд би илүү одоо дээд түвшин рүү орж одоо тайлбар хийж хүрэх учраас мэрэгжлийн үг хэллэгүүдийг илүү их ашиглаж явна гэсэн. Би яг өмнөхөөрөө яваад байвал та нарч маань ч хөгжихгүй би бас өөрөө хөгжихгүй болчиход байгаа. Тийм болохоор илүү шинэлэг зүйлүүдийг мэрэгжлийн төвшөнд арай жоохон дундын төвшин рүү оруулж тайлбар хийж явахаар би шийдсэн. За тийм болохоор өнөөдрийн имжлэгээр ер нь бол Hackbox гэх та бүхэнд би зөндөө ярьжсэн. Тэгээд энэ Hackbox платформ маань саяхан 600 мянган одоо membership угтаж авсан байна. Тэгэхээр нэлийн тийм одоо өргөн цаар хүрээтэй том платформ болсон гэдгийг илтгэж байгаамаа. Тийм болохоор яг цуврал олгоод энэ Hackbox гэдэг энэ платформоос active болон retired болсон машинуудыг хийж үзүүлнэ. Хийж үзүүлэхдээ яг ингэж бүгдийг нь задалж доторх зүйл болж байгаа процессын тайлбарлаж ер нь бол явахаар байгаа. Тэгэхээр яг ингээд би зүгээр энэ төлийг ашиглаад ингээд хийгээд явсан. Гэт ингээд яриад байвал энэ маань бол та нарт маань ямар ч хүртэл байхгүй болчихно. Яг энэ Hackbox-ийн ард ажиллаж байгаа одоо энэ машинууд маань бол гол үйл ажиллагаа нь бол яг бодит одоо дотоод сүлжээ internal network болон external networkтай ер нь бол яг адилхан одоо зохион бүтээгдсэн байдаг. Тэгээд ард нь мэдээж машин тестрүүд гэдэг бүр ажлын байр байдаг. Тэгээд энэ тестрүүд маань тухайн машиныг яг ямар түвшинд байх ёстой вэ гэдгийг ангилж үзнэ. Easy түвшинд ороход хүртэл болоо тодорхой хэмжээний бас шаардлагыг хангах шаардлагатай байдаг. За тийм болохоор илүү тийм дээшид түвшний болоод ороод ирж байгаа гэсэн үг шүү. За тэгээд энэ одоо бичлэгнээс хойшоо цуврал олоод энэ хөвчлэг маань ороод явна. Тэгээд мөн бас Python болон PHP гэх програмчлалын хэлнүүдийн маань хичээлүүд маань бас тодорхой хэмжээнд орно. Тэгээд орохдоо л илүү яа прожектын түвшинд гэдэг ч юм уу те. Одоо төслийн хүрээнд яаж одоо вебсайт хийх вэ? Python програмчлалын хэлийг яг энэ бодит орчин дээр яаж эхэлтээ вэ? Бид нэр зүгээр л operation буюу зөв нэмэх хасах үрж ухаах if нөхцөл for давтал үзээд байдаг бол энийг илүү яг бодит амьдрал дээр scripting буюу автоматжуулалт тал дээр яаж ашигладаг вэ талын юмнуудыг ер нь дэлгэрүүлж орохоор байгаа. За тэгээд удаан хугацаанд уулзаагүй тэгээд миний десктоп болон янз бүрийн юмнууд бол өөрчлөгдсөн байгааг та бүхэн маань харж байна. Тэгээд удаан хугацаанд уулзсангүй. Тэгээд та бүхнийг би бас нэлийн сансан байна. Тэгээд бүгдээрээ өнөөдрийн имжлэгтэй орцгоё. За би өнөөдөр ажиллах орчноо бэлдсэн байна. Та бүхэн энэхүү одоо миний орчныг өөрөө сайн бэлдэж одоо сураагүй үзээгүй байвал би та бүхэнд карт зэгтэр холбож. Энэ дээр бол хакинг орчноо хэрхэн бэлдэх вэ гэдэг хичээл байгаа. Ийшээ ороод та бүхэн виртуал машин дээрээ өөрийн хүссэн үеийн системээ одоо халдлага хийх боломжтой үеийн системээ суулгаад тэгээд өөрийнх нь гэрийн орчиндөө ч юм өөрийнх нь лаптоп дээрээ PC-н дээрээ суулгаад ажиллах боломж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хідэн ч үеийн системийг өөрийнх нь одоо зөвхөн өөрийнхөө Windows ашигладаг бол тэрэн дээрээ өөрийгөө суулгаад ашиглах боломжийг бүрдүүлж болдог virtualization гэдэг технологи бол маш хөгжөд гараад ирсэн учраас та бүхэнд боломж байгаа гэж харж болно. Тэгэхээр би та бүхэнд бол тэрийг санал болгож байна. Тэгээд hacking орчноо хэрхэн бэлдэх вэ гэдэг хичээлийг та бүхэн үзээрэй. За тэгээд энэ бичлэгээс хойшоогоо би өмнө нь дандаа цөөхөн минуттай бичлэг хийжсэн бол одоо гадаадын хакеруудын жишгээр илүү дэлгэрэнгүй тайлбарлсан одоо тийм бичлэгүүдийг оруулна. Тэгээд би энэ дээр одоо ингэж бичээд ийм алдаа гарангуут яаж засч ийсэн бэ гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудыг илүү оруулал
одоо арай илүү та бүхэнд үр дүнтэй. Ягаад гэвэл би нэг юм бичээл тэр нь ингээ ямар ч асуудалгүй ажиллаад яваад байна гэж бол байхгүй. Тэгээ тэрийг яг ингээ бичлэгэн дээрээ катлаад оруулждаг болохоор та бүхэнд миний бичсэн зүйл болгон маань үнэн болоод харагдчихж магадгүй. Тийм болохоор одооноос эхлээд илүү үр дүнтэй яг юун дээрээ алдаж ондог вэ гэдэг талын хүртэл та бүхэн дэлгэрэнгүй хараад яг подкаст маягийн ч юм уу те дагаад хийхэд боломжтой илүү тайван уужуу тайвнаар хийгээд яаж яг энэ машин хакинг гэдэг зүйлийг эхнээс нь дараалтайгаар хийдэг вэ гэдгийг бол тайлбарлаж үзүүлэхээр байгаа шүү. Тэгээд тэгэхгүй болохоор нөгөө шууд үсрээл явцдаг болохоор зарим хүмүүс ойлгодоггүй тийм байгаа. Тэгээд жоохон төвшин агсан байдлаар тайлбарлаад явахаар байгаа. За бидний өнөөдрийн хийж үзэхэр машин маань болохоор Cap гэдэг нэртэй машин байгаа. Энэ бол Cap гэдэг нь ер нь бол капитан буюу энэ бол ахмадын зурагтай байна. Энэ зургийг нь бол харахад бол нэг ахмадын зурагтай. За тэгээд энэ биднэрт хамгийн түрүүнд энэ сервер рүү холболт үүсгэхийн тулд та бүхэн өмнө хэлжсэн OpenVPN гэдэг технологиг ашиглаж одоо ийшээ холболт үүсгэх VPN connection үүсгэнэ. За тэгэхээр бид нэр VPN connection үүсгэчээд нэг сүлжээнд орсны дараагаар холбогдох хаяг маань энэ байна 10.10.245 гэдэг хаягтай. За тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд юу хийх вэ гэхээр эхлээ холболтоо шалгана. За жишээлбэл ping 10.10.10.245 гэдгээр pingтж үзнэ гэсэн үг. За минийх бол асуудалгүй ажиллаж байна. Та бүхний энэ маань алдаа заасан бол эхлээ юуг харах хэрэгтэй вэ гэхээр энэ OpenVPN гэдэг юу одоо хэсэг дээр OpenVPN таны ардаас таны өөрийн чинь одоо танд өөрт нь үүсгэж өгсөн OVPN файл чаа асуудалгүй ажиллаж явах хэвээр. Асуудалгүй ажиллаж байгааг нь харъя гэвэл хамгийн олон sequence completed гэж гарч ирэх хэвээр. Одоо энэ дээр энэ те sequence completed гэж гараад ирвэл энэ маань бол асуудалгүй. За тэгээд өөрөөр яаж чадах вэ гэхээр та бүхэн маань IP-га харах хэрэгтэй. IP-га хараад одоо энэ шинэ интерфейс буюу ton 0 буюу ton 0 гэдэг интерфейс дээр минийхс 10-тай хаяг авсан байгааг харж байна. Тэгэхээр бид нэр virtual private network буюу би яг тэр hacked box-ийн Германд байгаа сервертэй нэг сүлжээнд орохын тулд энэ VPN connection гэдэг зүйлийг ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр virtual private network-ийг хийгээд одоо би Улаанбаатар байгаа тэнд Германд байгаа холболтыг үүсгэхийн тулд хооронд нь secure буюу илүү хамгаалалт өндөртэй яг энэ голоор нь холбогдож байгаа нэг сувг байгаа шүү дээ. Энэ сувгийг бол аюулгүй байдлаар дамжуулах үүрэгтэй байгаа энэ VPN connection маань. Мөн бас бид нэг сүлжээнд орж байгаа гэсэн үг. За нэг сүлжээнд орсны илэрлэл маань би зүгээр ping хүсэлт хийхэд одоо энэ хариу ирж байгаа гэдэг маань би хүсэлт илгээгээд буцаагаад сервер над руу хариу response гэдэг зүйлийг илгээж байгаа гэсэн үг. Энүүгээр мэдчих болдог байгаа шүү. За би хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр тухайн машиныг хакинг хийхэд бол мэдээллийг цуглуулах шаардлагатай. Би шууд хараад энэ чинь юм одоо онгорхой цоорхой байна гэдгийг нь бол хэлж чадахгүй. Би тийм шийдтэн биш. Би тийм учраас эхнээс нь бүгдийг нь мэдээлэл цуглуулах зарчмаар дараалтайгаар тухайн одоо зүйлийг хакинг хийх тийм боломжийг өөртөө бүрдүүлж өгөх шаардлагатай гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүнд би хоёр зүйлийг та бүхэн санал болгож байна. Эхнийх нь юу вэ гэхээр Nmap гэдэг дэлхийн номер 1 scanning tool гэж явдаг. Тэгэхээр шинэ гарч ирж байгаа төлөвүүд маань бол энэ Nmap дээр суурилж яг энэ Nmap-ийн модуль буюу энэ mapping ажиллаж байгаа зарчмыг дуурайж хийсэн төлөвүүд буюу хэрэглүүрүүд амар их гарч ирдэг болсон. Тэгэхээр хакеруудын шинээр гарч ирж байгаа scanning төлөвүүд бол дандаа Nmap суурьтай socket ашигладаг ч юм уу те. Илүү Nmap-ыг арай жоохон хурдан болгодог ч юм уу тийм одоо илүү тийм боломжуудыг оруулж өгснээр арай өөр байдаг. Тэрнээс ч бол яг үндсэн суурь маань бол Nmap дээр суурилж явдаг байгаа. За тэгэхээр scanning процесс маань явахлаар яадаг вэ? Хамгийн түрүү нэгдүгээр одоо үе шат маань scanning хийж тухайн серверийн мэдээллийг цуглуулж авах байгаа. За тэгэхээр би энэ тухайн серверийн мэдээллийг A optionтэй буюу дэлгэрэнгүйгээр авч байна. За T5 гэдэг маш хурдан болгож байгаа. За энэчнээс онгорхой портуудыг нь харуул 21-р порт буюу FTP service онгорхой байна. За тэгэхээр энэ бол FTP гэдэг маань file transferring протокол байгаа. За тэгээд SSH буюу secure shell буюу secure холболт, алсын зайны secure холболт үүсгэдэг протокол байна. За мөн бас HTTP буюу энэ бол вебийн холболт. За Unicorn-ыг харуул энэ бол веб серверн юм шиг байна. Би яг Unicorn дээр бас нэлээд прожектыг бас хийж үзэж байсан. За хэмжлэн мэдээлэлүүд гарч ирж байна. За доошоогоо үзвэл SSH маань fingerprint маань гарч ирж байна. За доошлуулад
өөр мэдээлэл байна уугүй юу бас шалах хэрэгтэй. За үндсэн яг 10.245 дээр маань яг domain буюу DNS маань болох domain name server маань capzig HTTP гэдэг нэртэй юм байна. За дэвшлүүлээд үзье. За A option дээр бол би эдгээр мэдээллүүдийг бол хангалттай авчиж болж байна. Гэхдээ би олон хакеруудтай уралдаж энэ машиныг хакинг хийх гэж байгаа одоо боломжтой тэр үүсчихвэл би хурдан хийх шаардлагатай гэсэн энэ зүйлийг. Тэр би энийг та бүхэнд юу санал болгох вэ гэхээр Rust Scan гэж төлөв байгаа. Энэ дээр би илүү хурдан энэ зүйлийг мэдээллийг авах боломжтой гэсэн. Тэгэхээр энэчнээс би заавалчгүй одоо энэ unicorn, SSH-ийн fingerprint гэх мэтлэн зүйлүүдийг бол авах шаардлага байхгүй. Надад бол яг ямар порт онгорхой байгаа нь хамгийн түрүүнд хэрэгтэй гэсэн. За U limit. За энэ 5000 өгчээ. За энэ маань бол маш хурдан гаргаж ирж байна. За жишээлбэл 21 дугаар порт онгорхой, 22 дугаар порт онгорхой, 80 дугаар порт онгорхой гэдгийг надад харуулж байна. За script маань унш дууслаа. Discovery гар open гэж илрүүлсэн байна. Тэгэхээр closed port гэвэл хаалттай гэсэн. Open гэвэл нээлттэй. Тэгэхээр би open байвал хандлт хийх одоо боломж байгаа гэсэн. За ямар ч энэ гурван одоо юу маань онгорхой гэдэг нь бол бүр баталгаажчлаа. 2 сканингаар би энийг илрүүлчихлээ гэсэн. Зарим нэг тохиолдолд нөгөө нэг яг энэ hacked box дээр байгаа машинууд маань ардаа жижигхэн firewall ажиллуулдаг ч юм уу те. Одоо UFW гэдэг ч юм уу эсвэл snort дээр rule бичдэг ч юм уу те. Гаднаас ийм 10-тай сүлжээтэй орж ирвэл блоклно гэдэг ч юм уу. Сканы үр дүнгээ худлаа гаргах гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ маань бол false positive болж гаргаж ирдэг. Тийм болохоор энийг бас нэг 2 удаа шалгаад үзчихвэл зүгээр. За тэгэхээр бид нар энэчнээс нэг цаашаага явах дараалал эхлээд тогтоох хэрэгтэй гэсэн. За жишээлбэл 80 дугаар порт маань бол тэр шууд вебээр хандах боломж байгаа гэсэн. За нэгдүгээрт энэ бол боломжтой байна. За 22 дугаар порт буюу SSH маань болохоор надаас username болон password гэдэг хоёр зүйлийг шаарддаг заавалчгүй. Мөн бас 21 дугаар порт буюу FTP маань мөн адилхан надаас хоёр зүйлийг шаарддаг. Энэ маань болохоор username болон password. За username таагаад олчлоо гэж бодоход password-ыг би заавалчгүй brute force ч юм уу хийж олох шаардлага үүснэ гэсэн. Эсвэл мэдээлэл цуглуулах зорилгоор. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нар дийл байгаа зүйл буюу FTP-гээр сервисээр хандаж үзье. За бүгдээрээ Firefox оруулаад. За Firefox оруулаад 10.10.10.245. За тэгэхээр би заавалчгүй ингэж нэг машин дээр хийх чахта бас нэг чит нь юу гэхээр ингэж IP-гаар нь хандхлаар бас надад аягүй жоох хүндрэлтэй байна. Тийм болохоор би энэ үүн дээр давхар юу гэж өгөх вэ гэхээр ETC-ийн хост дотроо ардан залгуулад 10 саяны нэг копидод уртлын арилгаад артлаас нь юу залгуулж өгөх вэ гэхээр артлаас нь capzig HTTP гэдэг ийм доментэй байгааг бүгдээр түрүүн харсан. За одоо яаж оржуулах вэ гэхээр capzig HTTP гэдээ орчуулах гэсэн. За ингэнгүүт яг адилханаар орж байгаа. Тэгээ зарим тохиолдолд нөгөө DNS дээр нь өөр вебсайт нууцсан байдаг болохоор ингээд шууд илрүүлж болдог гэсэн. За орсон чинь бид нарт dashboard гэдэг зүйл байна. Мөн бас home гэдэг зүйл байна те. За Natan гэдэг хэрэглэгч ямарчсан байна. Тэгэхээр магадгүй энэ дээр бол шууд бид Natan гэдэг хэрэглэгчээр орцсон. Тийм болохоор эхний хэрэглэгч маань магадгүй Natan гэдэг нэртэй хэрэглэгч байж болно гэсэн үг. Natan гэдэг нэртэй хэрэглэгч. За тийм энэчнээс ямарчсан бид нар эхний сэжигтэй зүйлээ олоод авчлаа. За одоо тэгэхээр бид нар шийдтэн биш гэж хэлсэн. Wizard бид нар биш. Тийм болохоор нэг бүрчлэн шалгаж үзэх шаардлагатай. Жишээлбэл эхнээсээ ингээ баттон гутын дарж үзнэ гэсэн үг. За security snapshot одоо 5 секунд тутам pickup analyzing хийж байна тий. Snapshot авч байна гэж. За энэчнээс харуул data type нь харагдаж байна. За number of packet нь харагдаж байна. За дарсан чинь ерөөсөө юм аллах тий 000 гэж байна. Жишээлбэл 6 дээр байна те. За энийг бүгдээр download гэдэг хэсэг байна. Download хийгээд авъя. За CD download дотор байгаа. За энийг strings хийгээд үзье. 6-ыг pickup. Дотор нь юу ч алга байна. За энийг өөрчлөөд үзье. Энэ утга нь айгүй надад сонирхолтой санагдаад байна. 7 гэд үзье. За 7 гэд үзье. Энэ дээр бас number of packet нь бас байхгүй байна.
8 гэд үзье. За number of packet нь ерөөсө бүгдээрээ ингэж өгж байна. 00 гэж гарч ирж байна. Тэгэхээр бид нар энийг яаж хэлбэрчилж болох вэ? Би одоо ингээд 1000 100000 ч юм уу хүрээд бидний магадгүй олох ёстой зүйл байж болно шүү дээ. Тэгэхээр би ингээд 1/10 10 20 30 гэж бичээд чадахгүй байхгүй юу? Яг гэвэл би надаас амар их цаг авч байгаа. Би олон хакеруудтай өрсөлдөж байгаа. Тийм болохоор одоо энэ дээр жишээл login failed attempt буюу 10 дээр бол юм байхгүйсэн юм байна тий. Тэгэхээр бид нар энэчнээс юг харж болох вэ гэхээр энэ дундаасаа сортлж жагаад шууд энэ одоо request хийгээд web руу хүсэлт илгээгээд энийг нь би өөрийнхөө одоо гараараа хийх зүйлээ автоматжуулж болно гэсэн үг. За энийг яаж хийдэг вэ гэхээр FFUF гэдэг төлөвийг ашиглаж болно. FFUF хасах U үүний ардаас юугаа бичнэ. Одоо нэг URL бичнэ гэсэн үг. Би одоо энийг copy тавьсан гэсэн үг шээ. Тэгээ энэ би нэг 9-ийн оронд 10, 11, 12 гэж явуулах гэдэг шүү дээ. Тоон хүсэлтүүд. Тэгээ тэрийг нь ер нь бол явна гэсэн үг. Оронд нь faz гэж биччихнэ. Орлуулах гэж байгаа зүйлээ. За дахиад нэг юу ачээ. Faz. Энд дээр шинэ терминал дахиад үүсгэж хажуудалт нь. Энд дээр би юу үүсгэх гэж байгаа вэ гэхэлэр sequence үүсгэе. За одоохондоо бол 1-ээс 0-аас 1000 хүртэл үүсгэжээ. Одоо энэ дарааллын дугаар гэдэг үүсгэж. За энэ маань яг юу гаралтын үр дүнгээ гаргаж байгаа вэ гэхээр бүгдэд харуулчаа. 0-аас 1000 хүртэл шууд хөвлөж харуулна гэсэн бид нарт. Тэр энийг шууд файл руу бүгдээрээ хуулчаа. Дарааллын дугаар zig text гэдэг чинь гэсэн үг. За одоо нөгөө дарааллын дугаараа харуул 0-аас 1000 хүртэл байна те. За одоо хажуудалтаа FFUF хасах U бичлээ faz энийг word list-д дарааллын дугаар гэж өгнө. За үүн дээр одоо шууд ингээ биччихвэл эхнээс нь бүгдийг нь brute force хийгээд над 4 дүү 8-аар жоохон сонин гарч ирнэ. Тийм болохоор одоо бүгдээрээ яах вэ гэхэлэр хасах MC гэж авдаг баха. 200 буюу яг надад би хүсэл илгээгээд над руу буцаага хариу ирж байгаа буюу яг энэ хүсэлт маань амжилттай болж байгаа гэдгийг илэрхийн тулд 200 гэсэн утга байдаг. Амжилтгүй байвал 404 гэж яддаг тест. 200 гэсэн утгыг нь би сортлоод арчээ. За жишээлбэл 8 5 0 2 за 3 9 1 6 4 7. За эдгээр одоо 1000 хүртэл 0-оос 1000 хүртэл тоолоод үзэхэд эдгээр маань бүгдээрээ нийтдээ за нэг 10 эдэн ширхэг байх шиг байна те. Эдгээр малэр статус нь 200. Тэгээ size нь бүгдээрээ ижлэхэн яг хариу үйлдэл өгж байгаа хэсэг нь гэсэн үг. За тэгэхээр энийг бүгдээр эхнээс нь хийгээд үзье л да те. 8 гэдэг үзье. За Python тон байхгүй байна. 5 гэж үзье. За 5 дээр бас юм алга 0 дээр үзье. За 0 дээр харсан чинь number of packet маань 72 гэж байна. За дотор нь ямар нэгэн утга бичсэн, string төрөлтэй юм бичсэн, char төрөлтэй юм бичсэн байж болох юм байна. Тэгэхээр энэчнээс бүгдээ энэ down packet-ийн татаад авчиг бүгдээ. За packet-ийн татаад авчиг. cd downloads strings 0 pickup. За бүгдээ одоо энэ файл дотор байгаа string-үүдийн бүгдийн түүгээд харуулчих. Одоо би жишээлбэл cat 0 pickup гэд бичвэл надад амар замбраагүй ингэж одоо byte hex byte-тайгаа ингэж харагдаж байгаа гэсэн юм. Unicode char нь ингэж мэдгтээргүй жоохон сонирн болоод энийг зэгцэлж харуулахын тулд би энийг ашиглаад байгаа шүү. За тэгээд доош дээшээ гүйлгэд үзвэл энэ маань Wireshark дээр хийсэн зүйл юм шиг байна. Тэгээд яг энэ response-уудын буюу энэ гаралтын үр дүнгийг харуул энэ маань FTP-гийн гаралтын үр дүн гэж би харж байна. Яг нь бол олон машин хийжсэн туршлага дээр үндэслэл жишээлбэл нөөцлөг текст гэдэг зүйлийг татчих авах гэж оролцсон байна. Порт нь эдгээр портууд те binary mode руу шилжсэн байна. Directory-нд нь харсан байна те. AL list AL гэд бичээд нөгөө нэг LSLA гэдэгтэй адилхан бичиж харсан байна. Энд төр байгаа төлөвд байна. За Unix login successful болсон байна. За login яагаад successful болчихвол харуул Natan гэдэг хэрэглэгчээр энэ пассвортыг хийж ороод амжилттай орсон байна гэдгийг харж болж байна тийм үү. За амжилттай орсон байна. За тэгвэл бид нэр энэчнээс хамгийн өөр дэшигээ одоо чухал зүйлүүд байна уу гэвэл яг онц зүйл бол харагдахгүй байна. Энэчнээс бид нар юг харж болж ийн вэ гэхлээр энд нэгийн пассворд болон username хоёр биднэрт байна. За тэгэхээр бүгдээрээ энэчнээс
Юу ч. За, ижинэ тэмдэглээд яваад бүгдээрээ. За, тэмдэглээд энэ одоо пассворд маань биднэрт хэрэгтэй. За, энэчнээс бид нэр энэ үртлээ арилгаад user нь буюу Nathan гэдэг user хэрэгтэй. Тэгэхээр энийг би харахад шууд FTP гэж харж байсан учраас бүгд FTP-гээр орч. 10.10.245 байсан те. Ингэж бичиж болно. Эсвэл яаж бичих вэ? Capcig HTTP гэж биччихнэ гэсэн. За, амжилттай орч те. Одоо энэчнээс Nathan гэж бичнэ. Username нь password нь болохоор энийг copy-доод энэ дээр тавьчихна гэсэн. Амжилттай орчлоо. Одоо орсныхан дараагаар бид нэр директорыг нь харчаа. Бид нэр хэрвээ ингэж бичиж мэдэхгүй байвал яах вэ гэхлээр help гэж чинь. Энэ дэр бид нэр FTP дотор ямар командуудыг бичиж болохоо харж болдог хэмжээнээс. Жишээлбэл input, nmap, за type гэмшлэн одоо ийм хэрэглүүрүүд байна те. За энэчнээс харуул дэргээд харуул биднэрт user.txt гэдэг файл байна. Магадгүй би энийг харах хэрэггүй байж болно шүү дээ. Тэр харах одоо команд маань болохоор түрүүний энэ дотроос байсан type гэдэг команд маань болохоор харах хэрэгтэй. За, type гэдээ харсан чинь unknown modтай. Wow, unknown modтай. Тэгэхээр бид нар энийг бол харж болохгүй байна. Тэгэхээр бид нар энийг татчих авч болно. Яаж татах вэ гэхээр git user.txt амжилттай татчихлаа. За, татсан маань хаана хадгалагддаг вэ гэхээр яг энэ FTP-г ажилуулсан энэ фолдер дотор. Жишээлбэл би энийг downloads дотор ажилуулсан байна. Тийм болохоор татагдсан файл маань downloads дотор байгаа гэсэн үг. Cat user.txt гэсэн үг. За ингээ амжилттай одоо бид нэр user хэрэглэгчээр орчлоо. Гэхдээ бид нэр яагаад энэ FTP-гээр явах шаардлага одоо нэг шаардлага байхгүй вэ гэхлээр FTP маань болохоор цаашаа явхад бол нэг тохиромж байхгүй. Яг л бид нэр эдгээр командуудаар хязгаарлагдана. Тийм учраас бид нэр энэчнээс quit хийгээд goodbye гэжтэй. Бид нар одоо энэчнээс шууд SSH-ээр хандаж орж болно гэсэн үг. Тэгэхээр SSH-ийн формат нь маань яадаг гэхээр эхлээд бид нар username бичнэ. Username буюу Nathan. Тэгэхээр @ аваад үүний ардаас Capcig HTTP буюу энэ дээр болдог IP-га бичнэ гэсэн үг. За тэгээ SSH маань бол дефолтоор 22 дугаар порт дээр байдаг учраас портын дугаар зааж өгөх шаардлага байхгүй. Тэгээд пассворд авлаа хийлээ. За бид нар амжилттай SSH-ээр орчлоо гэсэн үг. За энэ дотор бол өмнө олон хүмүүс хийж үзчихсэн энэ Linux-ийн privilege escalation хийдэг скриптийг хуулсан байна. Би бас яг одоо энэчээс ороод буцаад user.txt-аас харж болно. За амжилттай орчлоо. Одоо бид нар яах вэ гэхлээр яг ямар хэрэглэгчээр орсон бэ гэдгээ харж болно. Мөн бас одоо яг энэ дотор ямар хэрэглэгчээр дамжиж би root хэрэглэгчээр орох вэ гэдгийг харж болно гэсэн үг. Зарим тохиолдолд нөгөө нэг хэцүү машинууд 2-3 user хэрэглэгч дамжиж ордог. Амархан машин бол тэр нэг 2 user дамжаад шууд одоо root авчдаг гэсэн үг. За ийшээ ороод харсан чинь зөвхөн Nathan гэдэг хэрэглэгч буюу энэ Nathan гэдэг хэрэглэгч маань болохоор regular user байна гэсэн үг. Тэр user-ийг болохоор www data user болон regular user, root user гэд 3 төрөлд ангилдаг. Тэгэхээр бид нар одоо яг голд нь байгаа гэсэн голд нь. Тэгэхээр regular user маань юуг харж болдог вэ гэхээр би яаж root user рүү дамжиж болох вэ гэдгийг харж болдог. www data user маань болохоор энийг харж чадахгүй. Зөвхөн одоо cat гэдэг командыг бичиж болдог, ls гэдэг командыг бичиж болдог ч юм уу тийм эрхтэй байдаг. Одоо энэ юу маань. Одоо жишээлбэл энэ маань цаашаа яад нь executing эрх буюу shell-ээ ажилуулах, цэгээсээ чи ажилуулах эрх ч юм уу байхгүй гэсэн. Change mode гэд энэ дээр execute эрх өгөх тийм эрх байхгүй дата хэрэглэгчдэр. Тэгээ бид нар бол Nathan гэдэг regular user-ээр орсон учраас энэ одоо root user рүү яаж одоо эцсийн зорилготой хүрэх вэ гэдгийг мэдэх боломж үүсэж байгаа гэсэн. Үүсэх боломж бүрдэж байгаа. Одоо би Nathan гэдэг хэрэглэгч рүү орсон учраас. Тэгэхээр одоо яаж одоо энийг бид нэр сортлж харж олж болох вэ гэхэлэр содоо хасах L гэж байна. За энэ дээр бид нэр password байгаа шүү дээ. Password-а хийсэн чинь энэ дээр бол биднэрт одоо sorry user Nathan may not run soda on cap гэж. Тэгэхээр regular user мөртлөө мөн бол дотроо тухайн одоо энэ машиныг бэлдсэн хүн маань энэ Nathan гэдэг хэрэглэгчийн эрхийг нь баг зэргээр хязгаарлалцсан гэсэн үг. Энэ тохиолдолд яг ийм гараад ирвэл ийм гарч ирээгүй өөр юм гараад ирвэл энэ дээр бол шууд одоо эрхийн левлээ дээшлүүлэх буюу privilege escalation гэдэг энэ халдлагыг хийгээд
бид нар орох боломж байдаг. Тэгэхээр бид нар энэ дээр одоо юу үзэж болох вэ гэхээр одоо энэ тэндээс ингээд янз бүрийн юмнуудаа хайж үзэж болно. Жишээлбэл энэ дээр Limpis оруулаад ирсэн байна. Limpis-ийг ESH буюу одоо энэ дээр Limpis in GitHub гэж тавил privilege escalation хийх боломжтой хэрэглүүр байдаг. Энэ дээр privilege dot-ын хэрвээ ороод харуул одоо Windows дээр нэг өөр, Linux дээр нэг өөр гэх хоёр төрөл байгаа. За Windows дээрхийг харуул Wimpis гэж байна. Энэ ямар өргөдөлтөй байдаг вэ гэхээр CIG-X өргөдөлтөй байгаа. Мөн бас bat буюу шууд ажилладаг нэг batch өргөдөлтөд шүү дээ. Бид нэг жоохон бахтай ажиллуулж вирусын төр торч үздэг байсан. Тэр өргөдөл байгаа гэсэн үг. Энэ дээр шууд скриптэн төрөлтэй гэсэн үг. За энэ маань яадаг вэ гэхээр тухайн одоо энэ бидний орцсон байгаа энэ юу байгаа штэ. Машин. Энэ дотор байгаа эмзэг байдлуудыг та бүхэнд ер нь бол ийм гэсэн хийж тааварлаж гаргаж ирдэг. Энэ магадгүй нууц фолдер байх боломжтой юм шүү гэдээ улаанаар яг иймэрхүү байдлаар форматтайгаар гаргаж ирдэг. Тэр энэ машин маань бид нар харахад л шууд LSK command бичээд шууд орж байгааг харахад бол Linux төрөлтэй гэдгийг харж болж байна. Мөн бас энэчнээс харж болж байгаа. Энэ hack the box энэчээс Linux төрөлтэй байгааз. За, одоо бүгдээрээ буцаад одоо энэ Limpis-ийг ажиллуулж үзье. За, томруулчтай. За, энэ баг зэргийн бас нэг тодорхой хэмжээний бас цагийг авдаг. Тэгээ энэ шууд энэ Linux дотор байгаа бүхий л нууц байж болохоор за одоо нөгөө тухайн хакерууд маань хаана ямар мэдээллүүд нуудаг вэ? Эсвэл систем админууд болон бусад хэрэглэгчид маань хаана мэдээллүүд нуудаг вэ гэдгийг энэ чинээс харж болдог. Тийм болохоор энэ маань одоо тухайн одоо та жишээлбэл хакер байлаа гэж бодоход таны иш жишээ зүгээр ингээд тэнүүчилж орох завыг чинь маш хөнгөвчүүлж өгч байгаа. Маш гоё болгож өгч байгаа гэсэн үг. Тэр энд жишээлбэл одоо энэ ямар би одоо жишээлбэл ямар хаяг авцсан, ямар машин дотор орсон байгаа харж болж байна. Энэ маш олон тийм одоо командуудыг таны өмнөөс нь бичиж өгөөд нэгэн зэрэг ажиллуулчихдаг гэсэн үг. Тэгээд өнгөөр ялгаад харагдуулчихдаг. Тэгээд ямар сервисүүд яг одоо ажиллаж байгааг нь бас харж болдог. Тийм учраас энэ дээр айгүй гоё үр дүнтэй тийм байнгын weapon болгоод эхэлж болохоор зүйл байгаа. Одоо өөрийн одоо зэвсэг болгоод. Жишээлбэл улаанаар гараад ирсэн зүйлүүд маань илүү тийм с ิจ гтэй байж болохоор зүйлүүд бол харагдаж байна. Жишээлбэл CV-гийн 2002 байна те. Тэгээ арайч 2002 онд гарсан CV эмзэг байдлаар хийгээгүй байлгүй дээ те. За user-ийн би ингээд содоо дотор бас нэг юм байна гэдгийг харж болж байна. За Python 3.8 байгаа юм байна. Python дээр бас шууд shell авч болдог. Тэрийг бас харж болох нь байна. За Natan дотор бас bash history буюу өмнө бичсэн командуудыг нас харж болдог. Тэгэхээр бидний энэ аливаа энэ системийг хакинг хийж байгаа тохиолдолд бүхий л аргуудаар туршиж үзнэ. Зөвхөн нэг аргаар турш үзээд өө эн чинь эмзэг байдалгүй байна гэж хэлж бол ерөөсө болохгүй гэсэн. За энэ маань амжилттай дууссан байна. Одоо бүгдээр дээшээгээ харцгаая. Одоо бид нэр с ิจ гтэй байж болохоор зүйлүүд юу байна те? Тэрийг нь харцгаая. За link энэ өмцөг хэсэж өөрийгөө хайцсан байна. За энэ бол хэрэггүй юм байна. За дээшээ config set гэдэг хэсэг байна. Warning login journal stream байгаа юм байна. Эдгээр тэгтээ с ิจ гтэй зүйл гэж харагдахгүй нь яг гэвэл юм цагаан өнгөтэй байгаас учраас за улаан өнгөтэй юм бүгд ихлэ хайж үзье. За root bashRC. За энэ бол мэдээж байдаг зүйл. Bash root хэрэглэгчээр орсон тохиолдолд энийг бол гаргаж ирнэ. За өвдлийн сангийн мэдээллүүдээс гаргаж ирж байна. Жишээлбэл энд SQLite байна те. Fending, Tamsig DB магадгүй шалгаад үзчихэд болохоор зүйлүүд бол харагдаж байна. Tamsig өвдлийн сан бас байна те. За эднийг бүгд юу ч гэсэн copy доод энэ дотроо хадгалж ерөөсөө ингээ байнгын тэмдэглэл хийж явах шаардлагатай шүү манайха. Тэгвэл амар гоё үр дүнтэй. Жишээлбэл zig alt гэдэг буюу хуучин одоо файлуудаа хадгалдаг хэсэг байна. Backup файлуудыг хайж үзсэн байна те. За bash history төрөний миний харж ирсэн юм байна. За Python 3.8 дээр setuid-ийн эмзэг байдал байна. Cap setuid гэдэг эмзэг байдал байна. За энийг бүгдээр бас нэг турч үзэх хэрэгтэй юм байна. За өөр юу байна? За Linux-ийн 2019 онд гарч ирсэн PKX-ийг энэ зүгээр түүлэн нах шиг байна. Apple-ийн macOS дээр байна. За PAM pass tablet за энийг бол одоогор харж болохгүй байх. Ягаад гэвэл бид нэр эрхийн левлээ арай дээшлүүлж чадаагаа байгаа учраас. За гих мэдчлэнгээр ер нь бол бас нэлээд хэдэн с ิจ гтэй зүйлүүдийг олж харлаа. За түрүүний доотлихаагаа бүгдээ копидод авчээ. Тэгэхээр та бүхэнд яг ингээ миний бичлэг маань удаан минутаар буюу дэлгэрэнгүй тайлбартай хүрж байгаа нь илүү гоё сонирхолтой болж байгаа болоо гэж бодож байна. Тэгээд хуучин бол зүгээр хиг ёг гэл алгасаад явцдаг байсан бол одоо ингээ гоё дэлгэрэнгүйгээр явж байгаа.
Надад ч ихсэн айгүй сонирхолтой байна. За энийг бүгдээ копидод авчи. Тэгээ энэ нэг тавьчих. За жишээлбэл Python 3.8 дээр capcity.id буюу би шууд энэ Python дотроос нэг root хэрэглэгчийн одоо эрхийн левел дээр тавьж өгч болдог. Root хэрэглэгч маань бол тэр city.id маань 0-оор авдаг. 0 гэсэн утгыг авдаг. Тэгэхээр бид нар Python-гоосоос энийг өөрчилж болдог гэсэн үг. За одоо тэгэхээр бүгдээ энэ Python 3.8-ыг байна уугүй үзцээ. За үзхийн тулд шууд Python гэд биччихвэл за байхгүй нэ. Тэгвэл 3.8-аар нь шууд биччихье. Шууд Python гэсэн чинь дефолтоор орж ирэхгүй байна. За Python бол байна. За жоохон томруулчих энийг. За Python. За энэчнээс Python дээр шууд орсон байгаа учраас энэчнээс бүгдээрээ үүлийн системээ импортлоод оруулаад ирээ. За бачаар энийг Python 3.8 дээр бичиж байгаа юм чинь. Nano гэсэн юу байна вэ? Vim. Окей. Vim байгаа юм байна. Бүгдээрээ Vim ашиглаад биччихье. Vim за preview гэдэг чинь privilege class гэж байгаа юм чинь. За энэ дээр user-ийн Bing-ийн NV Python 3. За Python 3. За одоо энэ дээр import OS илүү ойлгомжтой болох үүднээс ингэж хийж байгаа шүү манайха. Үлийн систем OS одоо сангаа дуудаж байна. Одоо OS-ийн city.id шууд үлийн систем рүү хандлт хийх боломжтой. Энийг бид нэр юу гэж өгнө гэж хэллээ. Одоо root хэрэглэгч маань ямар юутай байдаг вэ гэхлээр жишээлбэл ID 0 гэж байгааз юу ID 0 гэж байгааз. За тэгэхээр одоо бүгдээрээ 0-ээр өгөх нэ гэсэн үг. city.id нь 0. За тэгээд үлийн системийн систем гэдэг функцийг дуудаад энэ дотор юу агуулдаг вэ? Бид нэр Z shell оруулж болно, R shell буюу restricted shell оруулж болно, энгийн bash shell оруулж болдог. Тэр bash shell дээр шууд хасгай гэж бичингүүт энэ дээр юу орж ирдэг байгаа. Ингэж бичиж болдог. Bash хасах I гэж нэг бичиж болно. Эсвэл Python 3 хасгасан import pty spawn bin bash гэд ингэж одоо шилэг дуудаж өгч болдог. Тэгэхээр бид нэр энэ дээр city.id-ийг тохируулж өгөөд import OS сангаас дуудаж өгч байгаа болохоор энийг бичих шаардлага байхгүй. Бид нэр зөвхөн одоо баш хасгаа явахтаа л хангалттай root хэрхээ олоолооч авчиж болж байгаа гэсэн үг. За OS system баш хасгаа. За болгочлаа. Одоо бүгдээрээ change mode prev.py. За ингээд амжилттай орсон байна үгүй шалгая. ID гэсэн чинь UID 0 буюу одоо root хэрэглэгчээр бүгдээрээ орсон байна. LS хийгээд үзвэл за snap гихмжлэн одоо энэ хэрэглүүрүүд байна. Тэгэхээр бид нар одоо яг хаана байгаагаа мэдхийн тулд pwd гэдэг командыг бичнэ. Тэгэхээр би home-ийн натан дотор байгаа юм байна. Энд би шилжиж root руу орохын тулд cd root гэдэг чинь /root. Ингээд бүгдээрээ root text-ийг харж болж байна үзье. Ингээд бид нэр бүгдээрээ root text амжилттай болчихж байгаа гэсэн үг. За ингээд өнөөдрийн маань яг гол зорилго маань бол биеллээ. Тэгээд тэтгэрэнгүү болохоор тайлбарлаж одоо яг үйл ажиллагаа нь яаж явдгийг бол харуулах хичээлээ. Тэгээд би хэрвээ саяны Python маань болоогүй бол алийг зорч үзэх байсан бэ гэхлээр энэ Thumbstick DB буюу энэ дотор байгаа одоо юу found хийгдсэн өглийн сангийн файлыг нь хайж үзэх юм уу тийм одоо боломж байсан. За жишээлбэл энийг илүү гоёор харалттай. Strings жишээлбэл ингэж хардаг ч юм уу тийм ингэсэн чинь энэ дэр угаасаа л яг олигтой юм байгаагүй мэн л да. Одоо хэмжлэн ингээл үзгэлээс юм байна л да. Одоо саяны хэрэг болоогүй байвал тэгээд одоо ингээ бүгдээ root-ээр бол амжилттай орчлоо. QMI гэдэг зүйл root-ээр орчиж байгаа гэсэн үг. За ер нь бол гол одоо үйл ажиллагааг нь бол та бүхэн маань ойлгосон байх. Одоо эхлээд бид нэр scanning процесс явсан. Үүний дараагаар мэдээлэлээ цуглуулж аваад scanning процесс явуулчаад энэ дотроос л FTP, SSH, HTTP гэд байсан. Тэгээ энэчнээс бол HTTP-гээр хандаж ороод дотроос нь capture file олж аваад capture file нь болохоор одоо энэчнээс олж австай. Тэгээд энэчнээс яг одоо capture file гэхээс илүү энэчнээс би гараараа оролдож үзэхээс илүүтэйгээр tool ашиглаад төлөвийг илүү ухаалгаар ашиглаад FFUF гэдэг төлөвийг ашиглаад тэрийг одоо response-ийн буюу хариу үйлдэлийн 200 гэсэн утгыг над дээр авчирдгаар хийгээд тэгээ тийм утгатайг нь би сортлж гаргаад
Тэнгүүд яах нь яг надад амжилттай болж байгааг нь шууд миний өмнөөс гаргаад өгч байгаа. Тэр дотроос би нэг үсрээл нэг 8 9 л утга гарч иржээс учраас би 8 9 утга гараар хийхэд асуудал байхгүй. Харин 1000 утгыг гараар хийхэд бол хэцүү. Тийм болохоор 8 9 утга гараар хийгээд үтсэн чи яг эхний 3 дахь дээр нь ийм одоо practice siteтэй дотроо одоо capture-ыг хийж авсан siteтэй. Тэгээд дотор нь 69 72 гэ байсан учраас энэ доторхын бүгдийг задлж хараад тэгээд энэ чинс нь пассворд олж аваад user zig text буюу regular user-ээр хандаж орсон. Тэгээд regular user маань болохоор data user давж ороод энгийн user буюу Nathan гэдэг user-ээр орсон. Энэ маань пассворд нь байна. Тэгээд орсныхан дараагаар бүгдээрээ Limpis гэдэг privilege collision хийдэг энэ хэрэглүүрийг ашиглаад дотор нь байгаа эмзэг байдлуудыг нь сортолж харж агаад за яг юу дээр бид нар анхаарч болохоор байна те. Бидний өмнөөс юу гаргаж ирж байна гэдгийг бүгдээрээ хараад тэгээд тэр дотроос эмзэг байдлын буюу энэ user-ийн Python 3.8 дээр CTUID-г нь шууд тохируулж өгөөд тэг хийж болохоор эмзэг байдлыг гарч ирсэн. Жишээлбэл би зүгээр энгийнээр ID гэдэг чинь энэ хоёр яг адилхан байгааг харж болж байгаа. UID 0, UID 0 root гэж байгаа. Тий. Тэгэхээр энэ чинээс бол харж болж байна. Иймэрхүү энгийн зүйлийг мэдж байгаа тохиолдолд бид нэр заавалжгүй эднэртэй зурлах шаардлага байхгүй маш хурдан маягаар энийг бол олж болж байгааг харж болж байна. Тэгээ бүгдээ энэ чинээс одоо скриптийг бичээд тэгээд амжилттай болсон байгаа. За тэгээд үүнтэй холбоотой асуух зүйлүүд байвал та бүхэн маань бичиж болно. Доор одоо коммент хэсгээр бичээд үлдээгээрэй. Тэгээд та бүхэндээс дэлгэрэнгүй тайлбарлаад дараагийн имжлэгтэр юуг оруулах зүгээр байна. Ер нь бол би active machine-удаас бол дийлингийг хийцэн. Тэгээ та бүхэнд хамгийн гол зүйл нь ойлгож авах зүйл маань юу гэхээр энэ болж байгаа үйл явцыг маш сайн ойлгож аваарай. Маш сайн. Тэрнээс ч ерөөсөө намайг дагаал хийчих бол ерөөсөө ямар ч асуудалгүй хин ч угаасаа дагаад хийчих чадна. Хамгийн гол нь болж байгаа үйл явцыг ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд бас би яагаад ингэж active machine-ыг оруулсан бэ гэхээр ер нь бол хууль бос байдаг. Одоо hacked box-оор зөвшөөрдөггүй. Гэхдээ ингэж оруулсан маань л нэг илүү hacked box дээр Монгол одоо залуучуудыгаа идэвхтэй оролцоосоо гэсэн үүднээс уриалж оруулж байгаа. Тийм учраас одоо ингэж оруулж байгаа шүү. Тэрнээс би active machine-ыг ер нь бол ерөөсөө оруулж байгаагүй. Active machine-аас одоогоор яг 20 машин active байгаас 18-ыг би хийсэн байгаа. Тийм болохоор үлдсэн машинуудын ч гэсэн хийх боломжтой. Тэгээд энэчнээс яг active machine болон retired machine-ыг энэ хостуулаад ингээ та бүхэн тайлбарлаад явахыг алхахаар хичээнэ. Тэгээд яг яаж болдог процессыг маань та бүхэнд тайлбарлаад хүргэж байгаа маань бол илүү тийм шинэлэг болж байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд санал хүсэлтээ та бүхэн маань коммент хэсгүүлдээгээрэй. Тэгээд иймэрхүү зүйл сонирхдаг ер нь бол найзуудтай сонирхуулаад миний бичлэгийг түгийгээ шеэрлээд өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд та бүхэн маань тэр маань бол намайг дэмжиж байгаа нэг илрэл гэж хэлж болно шүү. За тэгээд өнөөдрийн маань бичлэг өгөр дуусч байна. Тэгээд дараагийн бүгдээрээ бичлэгээ уулзцгаая. Түр баяртай.